Дэлхийн монголчууд эмжил радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулаас сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Мөн шин 7 өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 13 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч аргон хөтлөгч цэцэг найруулагч Чинбатнаар хамтраад дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болжээ. Өглөөний мэнд аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсвэрэтагаар Джеймсон брэнд хамтран ажиллана. За мөн хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь гэсвэрэтагаар Очир Дагинсын био илгэний нухаш хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 3 сарын 10-ны өдөр төхөж байна. Он гараад 69 дэх өдөр. За он дуусахад 296 өдөр үлдсэн. За гэхдээ өнөөдөр бол яг жинхнээсээ энэ жилийн эхний өдөр гэдэг байна. За юу нэг шинэ жилээр давчлаа, цаасаараа давчлаа. Одоо амьдрал болно. Одоо шинэ хүн болно. Жинхнээсээ шинэ хүн болно гэдэг өдөр монголчууд байна. Үнэ. За үргэлжлүүлээд Улаанбаатар хотын 5 хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээллийг танилцуулъя. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 10 градусын хүйтээ гэсэн байна. За тэгвэл өдөртөө 8 градусын дулаан, шөнөдөө 6 градусын хүйтээ хонож цас орох нэ. За маргааш буюу мигмар гарагт өдөртөө 3 градусын хүйтэн бол шөнөдөө 14 градусын хүйтэн, лав гарагт өдөртөө 1, шөнөдөө 11 градусын хүйтэн бол пүрэв гарагт өдөртөө 3, шөнөдөө 12 градусын хүйтэн байж цас орно. Харин баасан гарагийн өдөр 4 градусын хүйтэн мөн цастай байх нэ. За хөөдөрнө гэдээсэн гайгүй л шүү дээ. Уг нь бол гайгүй тий. Гэхдээ ойрын дулаахан өдрүүд өнөөдрөөр дуусч байгаа юм шиг шүү дээ. Өнөөдөр чинь гадаа 8 градусын дулаан гэж юм хөөе. Оо 8 градус. Нэг сайхан дулаахан болж яснаа буцаал та нар нэглэгч гинөө гэхээр хасах руугаа ороод эхэлж штэ. Яа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр өнөөдөр бүгд ямар тэмдэглэлд баярлж байгаа тухай ярьдаг. Өнөөдөр лагуудын өдөр гэж өдөр юм байна. Вау. Лагуудын өдөр. За тэгээд лаг хүмүүс наашаа сонсож байгаа. Дэлхийн хамгийн лаг хүн бас төрсөн өдөр болохоор одоо ингээд лагуудын өдөр гэж зохиож байгаа маань. За өнөөдөр бол Чак Норрисын мэндэлсэн өдөр юм байна. Чак Норрис. За энийг одоо яг 80-аад онд кино үзчихсэн, 90-аад онд кино үзсэн хүмүүс бол баг бүгд мэдэх бах. Гэхдээ бүр сүүлийн үеийн хүмүүс ч мэднэ. Ягаад тэгэхээр 2006 оноос хойш Чак Норрисын ийм интернет феномен буюу интернетийн бүр бүхэл бүтэн үзэгдэл гэдэг зүйл бий болж исэн. За Чак Норрис гэж одоо хэн байдаг вэ гэдэг та нар бүгд санаж байгаа л ингээд нөгөө киног нь үзчихсэн. Бүршлийтэй кино тоглож ирсэн, зодонтой кино тоглосон. Гэхдээ зүгээр ингээ одоо бид нар чинь ингээд нэг энтхэг кино үзэж шоолоод идэх. За арай гэдэг. Тэр үеийн Чак Норрисын киног үзэхээр үнэхээр бас арай ахгүй. Яг ингээд нэг киног нь би санаж ин хүнийг ингээд мух харсараад алчдаг. Тэгсэн чинь ингээд нэг кинон дээр нөгөө юу гэдэг штэ автомат цахилгаан хөрөө өгдөг штэ. Цахилгаан хөрөөгөр нэг дайсны муудал ингээл модоо ингээл модчихсэн чи гараараа ингээ барьж яваасгасан ч. Нүцгэн гараараа баага задаад алаач. За Чак Норрис гээд одоо тухайн үед бол үнэхээр ингээ супер хүн шиг юм дүр бүтээдэг байсан энэ хүний тухай 2006 оноос энэ World Net Daily гэдэг юм сонин дээр юм буланг гаргаж эхэлсэн юм байна. Чак Норрисын тухай ингээ өнгөөнүүд. За тэгээд энэ өнгөөнүүд гарсны дараа энийг нь үлгэж аваад ерөөс интернет даяараа Чак Норристэй холбоотой ингээд интернетээр дүүрэн одоо Чак Норрисын тухай өнгөөнүүд байгаа. За тэгээд Чак Норрисыг дээрс нь мимийн хаан гэж нэрлэдэг. Утгаараа мимийн одоо интернетийн ертөнцийг бид нар нөө мимийн ерөн үед амьдарч байна гэдэг. Бүх асуудлыг мим шийднэ гэж би хэлээгүй. За одоо яг дэлхийн Чак Норрис хэлээгүй. Чак Норрис хэлээгүй л дээ. Нөгөө Илон Маск хэлсэн. Гэхдээ Чак Норрис Илон Маск зодлол Чак Норрис ялна гэдэг би бат итгэлтэй хэлнэ. За тэгэд Чак Норрис яагаад Чак Норрис юм сони юм бэ? Чак Норрисын ангооноо сонсчихсан уу? Нөө чамаг ярьж байхад би хальт сонсч ирсэн байна. Сонсчихсан. За бүгдээрээ эргээд нэг Чак Норрисын хэдэн ангоонууд нь яагаад тийм сонирн байдгийг сонирхоод сонсоод үзье. За Чак Норрис хэрэг сонёж ивэл тэр өөрийгөө дээшээ өргөж чаа гэсэн үг ш. Дэлхийг доошоо тарчаа гэсэн. Энэ Чак Норрис хамгийн юу гэсэн ч тийм сониос нь доошоо гэдгийг дараад байсан шүү дээ. За тэгсэн чинь ингэж байна. Есүс Христ усан дээр алхаж чаддаг бол Чак Норрис газар дотор сэлж чадна гэж байна. За энэ миний хувийн хамгийн дуртай энэ хоёрын нэг нь. Чак Норрис нэг удаа хаан кобрад хатгуулсан юм байна. Тэг хөөрхий тэр шаналсны эц 5 хоногийн дараа хаан кобра өгсөн гэж. Чак Норрис нэг удаа дайсны цэргүүд эсрэг гранат хийсэн байна л да. Тэгээ 5 хүн өгсөн гэж. Тэгэд гранатанд дэлбэрсэн гэсэн. Дэлбэрээгүй гранат 5 өгсөн.
За энэ бас нэг юм байна. Чак Норрис сонгийн хэрчиж байхад сонгон нь уйлдаг гэсэн. За ингэсэн дахиад нэгэн удаа динозавр Чак Норрис руу муухай харсан удаатай гинэ. Динозаврууд. Тэгээ динозавр байхгүй болсон. Тэгээс үрдсэн. Байхгүй болсон. Бүр бүхэл бүтэн тэр чигээрээ байхгүй болсон. За ингэнэ. Чак Норрис Gmail хаягтай. gmail@chucknorris.com гэнэ. За тэгсэн чи Чак Норрис цагдаа нар барих гэж Чак Норрисыг цагдаа нар барих гэж ирэхдээ ингэж хэлдэг гинэ. Бид дуугүй байх хэрэгтэй гинэ. Та дуугүй байх хэрэгтэй гэж байна. Дуугүй байх хэрэгтэй. Цагдаа нар бид нар дуугүй байх. За тэгээ бүр гих мэдчлэн Чак Норрис Питоны сүүлийн цифрыг мэднэ гэж. Тэр чи одоо бүр өрөөсөө амар урт эзтэй. Энд чи одоо ингээд нэг Питоны оронг нэмэх гэж хүмүүс амьдралаа зориулсан байдаг шүү дээ. Ер нь хэдэн мянган жилээр яригдчихсан. А Чак Норрис бол хамгийн сүүлийн цифрыг мэднэ гинэ. Чак Норрис тоог тэгт хувааж чаддаг гэж байна. За Чак Норрис 2 ч удаа хязгааргүй тоолж хэлсэн. Ой, нэрнгээсээ лагуудын өдөр юм байна. Лагуудын өдөр. Тэгээд ингэнэ Чак Норрис ууг нь 20 жилийн өмнө үхсэн гинэ. Гол нь үхэл өөрт нь үхснийг нь хэлэхээс айгаад байгаа гинэ. За гэх мэтчлэн Чак Норрисын одоо ангиунуудад л интернетээр дүрэн байгаа яг энийг гаргаад хамгийн лаг гэхээр Чак Норрисын царайг харуулж байгаа мемүүд бол одоо Чак Норрисийнх байдаг байна тийм. Өнөөдөр өдгөө ингээд 85 нас хүрч байгаа юм шүү дээ. За тэгэд өөрөөс нь хамгийн гол нь ингэж асууж ирсэн байна. Чак Норрис та энэ өөрийгөө ийм интернетийн од гэдгийг мэдхүү гэсэн чинь би сонссон. Миний хамгийн дуртай нь тэр дэлхийд доор гац. Дэлхийг доош түлхэж байгаа гэдэг нь өөрийнх нь хамгийн дуртай юм гинэ. Тэгэд би энийг бол магтаал гэж бодол үздэг. Хүмүүс дандаа надаас асуудаг. Иймэрхүү ийм олон онгооны эзэн байх ч юм ямар санагддаг вэ гэд. За тэгэд өөрөө хэлэхдээ бол за ийм сайхан одоо ертөнцид инээдэн бэлгэлж чадчих байгаа бол яах вэ гэж юм. Тэгээ энэ яг үнэн үү гэж зарим нь асуудаг гинэ. Тэгээд яг энэ дээр хариулахтай болохоор за би энд бол хариулахаас төдөлдөж байна. Би хүмүүсийг одоо урмын хугалахаас зайлх юм байна. Тэр яг чинхээсээ бид юм бишээ гэд хэлчихвэл энэ их гоё ад жаргал энэ их гоё инээдэх бор байхгүй болох. Тийш лээ. За. Чак Норрис 30 минутанд 8 цаг унтаж чаддаг гинэ. Өдрийн нойр авчих юм биш үү? 30 минут унтаалаа тий. Чак Норрис Суперменийг зодоо түүнээс хойш Супермен бандашо өмднийхөө гадуур өмсөх энэ юм байна. Чак Норрис Супермен 2 нэг удаа зодтолдох болсон юм байна. Тэгээ ялагдсан өмднийхөө гадуур бандашо өмснө гэж төгсөн. Тэгээ ялагдсан зүгээр Супермен өмднийхөө гадуур бандашо өмсөж. Аа зү. За тэгэхээр өнөөдөр лагуудын өдөр юм биз дээ. За баярлалаа. Үнэхээр гоё хөгжилтэй эхлүүлж байна нэвтрүүлгийг. Гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Джеймсон брэнд хамтран ажиллана. За Монгол Impex концерн за 1922 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За өндөр тунтай омега 3, олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, үе мөчний глюкозамин, мелатонин дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс арьс хумсны витамин зэрэг олон нэр төрлийг хэрэглэгчдэд сангалтыг одоо санал болгож байна. За Джеймсон бүх бүтээгдэхүүнээ зах зээл дээр хамгийн аюулгүй цэвэр үр дүнтэй байлгахын тулд Канадынхаа стандартыг давж илүү шилдэгт хүрэх 360 Pure гэдэг юм чанарын амлалт өгдөг гинэ. За ингэснээр үндсэн түүхийн эдээс эхлээд эмийн сангийн 50 хүртэлх бүтээгдэхүүний чанарыг бүх үндсэг буюу 360 хэмээс харж чаддаг гэсэн байна. Ямар гоё юм те? За харин тийм байна. Энд ч одоо 1922 онд Канада үүсгэн байгуулагдсан өдгөө 103 жилийн түүхтэй болж байгаад энэ бүтээгдэхүүнээ 50 улсад бол нийлүүлдэг юм байна. Олон улсын брэнд гэсэн үг. За бүтээгдэхүүн бүрд NPN буюу Natural Health Products одоо NPN-ээр хэлсэн дугаар байдаг. Канадад бол хууль ёсоор зарагдах бүтээгдэхүүний шошгон дээр энэ дугаар байдаг. Канадад зарагддаг гэдгийг баталж байгаа хэрэг юм байна.
За тэгсэн Джеймсийн бүтээгдэхүүн доторх үгийг онцолж хэлдэм байх л да. За энэ болохоор no artificial colors буюу энэ ямар нэгэн тийм нөгөө юу байхгүй өнгө оруулагч байхгүй, хиймэл өнгө оруулагч байхгүй, хиймэл амт оруулагч байхгүй, амтан дээр туршилт хийгээгүй гэдгээрээ хамгийн онцлог байдаг. За тэгэхээр үгүй гэж бичгтээ түүхийд ханган нийлүүлэгчдээс авсан гэрчилгээн дээр үндэслэдэг байгаа шүү. Энэ зүгээр л үгүй гэж бичдэггүй гэсэн үг. Ааха. Би нөгөө нэг эдний юг нөө ус хумсны витаминыг нууж исэн штэ. Хумсаа ингээ нөгөө гэлэн будгаар ингээ байнга будуулаад эсвэл ингээ байнга хиймэл хумс игээд хахаар өөртөө хумс ингээ нингрээд бүр зүгээр юмд ингээ хүрэхээр сэмрээд идэг нэгэн болчдөг байхгүй ингээ зүгээр ингээ хуулраад идэг нэгэн. Тэгээд нэг 2 сар хэртээ бүтээгдэхүүнийг нуусан. Тэгсэн чинь хумс айгуу бат бөх болохоос гадна ус айгуу хурд ургасан шүү. Аа. Би нэг юм асуучих уу. Энэ ингээд би хүмүүсийн хумсыг ингээд дарахаар ингээд нугардгүй юм байлаа шүү дээ. Минийх ингээд яг арьс шиг ингээд зүгээр л яг ингээд нугардаг байхгүй. Энэ ингээд тижэл дутагдсан юм болоо төрөлхийн юм болоо. Харин ястай мэдгүй. Би одоо сайн мэдгүй байна. Тэгээ ямар ч байсан бид нар эмэгтэй хүмүүс ингээд гав хатаа хумстай байж байгаад хумсаа ингээд дээдлээс нүрүүлээд нь шүү дээ. Тэгэхээр яг ингээд хөрөнгөт ингээд жинах шиг юм уян хатан болчдөг байхгүй. Маш уян хатан. Тэрнээс зүгээр хатаа бол энэ хатаа байдаг хатаа байдаг. Тэгвэл би ч одоо ийм юм уумаар л юм. Тийм. Тэгээ уян хатан болчихоор хамгийн гол нь юмд хөрөнгөт ингээд нөгөө лава авагдчих гад айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгээ хумс ингээд лава авагдаад сэмрээд ингээ айгу хэцүү байдаг шүү дээ. Тэгэж одоо тэгээд би энэ юуг нь уусан юм. Тэгээд Джеймсонгийн бүтээгдэхүүнүүд болохоор нөгөө хар ногоон савлгаатай гэдгээр манайхан маш сайн мэдж байгаа хөө. За Джеймсон хар ногоон савлгаатай. За мэдээж Джеймисон гэд бичдэг. За Джеймсоны бүтээгдэхүүнийг бүх хэмээн сонгуудаар зарж байгаа. За дээрэс нь хүргэлтээр та авч болно. Шууд хүргүүлээд авч болно. Одоо чи яг хаврын цаг, яг л жинхэнэ өөртөө анхаардаг цаг те. Жинхнээс жил эхэлж байна. City Farm-ыг юм гээд вебсайтаар харуул та хүргүүлээд авах боломжтой байна. За мөн 1819-23 гэсэн дугаарт эсвэл 95-18-1923 гэсэн дугаарт залгаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Facebook-ээс Jameson Vitamins Mongolia гэж хайх юм бол албан ёсны хуудас нь гарч ирээд мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн болон руугаар өнөөдөр түүхэн төвшин алтартай хүн хин бэ? 20 дугаар зууны Малай тамирчин Пан Азийн авраг гэдгээр нь бидний сайн мэддэг Дугур хатын лав гэж хүний төрсөдөр юм байна. Манайх ба шүү дээ. Пан Азийн авраг гэхэлэр манайхан маш сайн мэддэг юм шиг үлээ те. 1972 оны 3 сарын 10-ны энэ өдөр төрсөн гэхээр 53 нас хүрч байгаа. Улаанбаатар хотод төрсөн юм байна. Ерөнхийдөө нөгөө энэ хүний амжилт чинь манайд одоо интернет тийм сайн түгээмэл байгаагүйтэй холбоотой юм болоо ямар ч үlis интернетэд бага насныхан тухай мэдээлэл за тэр байтугай өөрийнх нь өгсөн ярилцлагын хэсгээс бол маш бага байна. Түүний яг ийм од байх үед нь юу давамгаалж исэн гэхээр сонин давамгаалж исэн юм шиг бэлээ. Тэгээд тухай маш нууц зэрэг манай болчихсон. Шар мэдээ сонингуудаар Пан Азийн авраг лавгатай л холбоотой мэдээлэл гардаг. За сонин давамгаалдаг байсныг яаж мэдж байгаа юм гэхээр ингэж энэ л та 100-ны мэдээгээд сонин байсан тийм үү? За 100-ны мэдээ сони 1999 оны 11 сарын 15-ны номер 228 гэдэг дугаар дээр лавг 100-ны Малай тамирчин гэдэг ийм юу гарчээ. Одоо нүүр хуудсанд нь гарчээ. Одоо манай өнөөдөр ярьж байгаа тамирчин гэсэн үг шүү дээ. За тэгэхээр юу гэж бичсэн байсан гэхээр 20 дугаар зууны сод манлай хүмүүс гарамгай бүтээл түүхэн үйл явдлыг тодруулахаар 100-ны мэдээ сониноос санаачлан Монголын радио ММ агентлагтай хамтран явуулж байгаа 100-ны Малай санал асуулгын 39 дахь номинацийн дүн гарлаа. За 100-ны Малай тамирчин шалгаруулах санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн 43.6% нь Дугур хатын лавгийг энэ 100-ны шилдэг тамирчин хэмээн нэрлсэн байна. Түүнчлэн Зэвгэн ойдуу 38.7, Мөнх хот 11.8% санал авсны дээр буудлагын Мөнх хот, Баян Мөнх, Бат Эрдэнэ, Их хот, Дэмбэрэл нарыг 100-ны Малай тамирчнаар тодруулах санал иржээ. Дэлхийн авраг авиа тамирчин лавгийн тухай дэлгэрэнгүй материалыг маргаашийн дугаараас уншаарай гэсэн ийм зүйл интернетээс олдлоо. Тийм. Тэгэхээр түүний яг ийм амжилтаа идүүлж явах үед нь манайд бол интернет гэхээсээ илүү сонин давамгаалж исэн юм байна. Сонин дэвтэ хинч тэгээд сүртэй хүмүүс супер хүмүүс урд ардаа өргөцсөн шүү дээ. Тийм багаз. Тэгэхээр 100-ны Малай тамирчнаас шалгарч ирсэн гэсэн үг. За хэдүүлээ өнөөдөр түүний мэдээлэлтэй танилцсан. Тамирчил хавг 14 настайгаас буюу 1985 оноос бокс спортоор хичээлж эхэлсэн гинэ. Ингээд олон улсын мастер хэмжээний цолтой болоод тэгээд анх сонирхчдын боксчдын дэлхийн аваргын тэмцээнд 2 удаа, дэлхийн цомын тэмцээнд 1 удаа шүвгийн 8 шалгараад, байгаль 89, Красно Каминский болон Сафроновын нэрэмжит тэмцээнүүд
тэмцээнүүдэд төрүүлсэн. 1991 онд бол Хятадын, 92 онд бол Алматагийн, за мөн 94 онд бол Маршал Жукийн нэрэмжит, 95 онд Сөүлийн цом, Таиландын эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдийн алтан медалийг тус хүртэж байжээ. За ийм тамирчин байдгийг би бол та хальт сонсч ирсэн. Гэхдээ ерөөсөө яг ийм тухайн үед ямар од тамирчин байсан юм бэ? Ямар мундаг 100-ны мал болохоос аргагүй байсан юм бэ гэдгийг мэдээгүй. За тэгээд яг ийм намтрын уншаад ямар тэмцээнд төрүүлж исэн гэдгийг сонссон чинь үнэхээр одоохоос аргагүйсэн юм билээ. Тийм үү. Тийм байлээ. За үргэлжлүүлээд 1995 онд Солонгост Сөүлийн цомын тэмцээнд төрүүлэх үедээ Дэлхийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Пан Азийн боксын холбооны ерөнхийлөгч Ян Сун Шимтэй 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм байна. За. Тийм мэргэжлийн бокс жилдсэн гинэ. Ингээд энэний талаар одоо мэдээлэл хайгаа явж исэн чинь Premier Sports Network дээр 2022 онд гарсан нэг мэдээлэл байна. За. Мэргэжлийн боксын WBA холбооны 2 өөрчинд аврагч чадсан Монгол дахь цорын ганц дэлхийн авраг дугуйр хатын лавг Олимпиад оролцох саналаас эрс татгалзаад мэргэжлийн боксыг сонгож исэн түүний спортын замнал гайхалтай тулаануудаар дүрэн байдгаа гэсэн байгаа байхгүй. Тэгээ эндээс бид нар юг харж болж байгаа юм гэхээр тухайн үед түүнийг Олимпиад оролцох саналыг тавьж исэн байна. Тэгээд энэ саналаас татгалзаад мэргэжлийн боксыг сонгож исэн гэж энэ юунаас харж болж байгаа байхгүй юу? Өөр энэ тэндээс мэдээлэл хайгаад энэ талаар мэдээлэл дэлгэрүүлж олж чадаагүй. Тэгээд карьерийнхаа хугацаанд 26 тулаан хийсэн байдгаас 21-4-1 гэсэн амжилттайгаар одоо хүртэл зодог тайлаг байгаа гэж Premier Sport дээр бичсэн байлээ 2022 оны байдлаар. Тэгэхээр 21-4-1 гэдэг юу гэсэн үг юм гэхээр 26 удаагийн тулаанаас 21 ялтыг авсан, 4 ялагдал авсан, 1 удаа тэнцсэн гэсэн ийм амжилтыг үзүүлсэн гэсэн үг. За тэгэхээр олон улсад бол түүнийг Лавг Сим гэдэг ийм нэрээр нь маш сайн мэддэм байлээ шүү дээ. Лавг Сим гэж бичдэг. Тийм байлээ. Тэгээ бид нар бол Лавг Сим гэж унших бах тий. Юу яасан? Лавг Сим гэдэг яг ийм англи нэрээр нь бас түүний наамтрыг хайж үтсэн. Гэтэл манай Монголтой яг л адилхан 14 настайгаас ийм юунд орсон мэргэжлийн боксер хичээллэж эхэлсэн. За тэгээд гаргасан амжилтууд нь ингээд явсан. Яг бага насныхан тухайд илэрэнгүй мэдээлэл бол ерөөсөө олдоогүй. За тэгээд сонирхчдын бокс сайн тааруу гэхгүйгээр одоо бүх боксчууд 3 үе 1 минутын завсарлагатайгаар 9 минут толгойн хамгаалалттай хүч үздэг бол мэргэжлийн бокст бол 12 минут тоглолт юм байл шүү дээ. 12 раунд тий. 12. За тэгэнгүүт манай хүний хувьд болохоор мэргэжлийн бокс шилжингүүтээ 1996 оны 2 сард Индонезийн Жакарта хотод мэргэжлийн боксчин Макс Краваг 4 дахь үед нь хүнд цохилтоор цэвэр ялаад 61.2 кг-ийн жинд Пан Ази авраг болсон. За энэ бол 96 оны тухай ярьж байна тий. Харин ерөөсөө 2 сарын дараа Таиландын Бангкок хотод 5897 кг-ийн жинд өрсөлдөгчөө оноогоор ялж бас аврагаа баталсан ийм түүхтэй юм байна. Үргэлжлүүлээд 1999 оны 6 дугаар сарын 21-нд Токиогийн 10,000 хүний судалтай Ариаке Колосеумд цэцэглэх хүрээлэнд Японы тамирчин Таканори Катакематай 5798 кг-ийн жинд тоглоод 5 дахь үеийн 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө бас хүнд цохилтоор буулгаж аваад дэлхийн авраг болсон байдгийм байна. За тэгвэл 2004 оны 4 дугаар сарын 10-нд Панамын Мигель Калесетиг нокаутээр буулгаж аваад WBA буюу Дэлхийн боксын холбооны lightweight гэдэг юм байна. Бүр 59 кг-ийн жингийн дэлхийн авраг болсон ийм түүхтэй юм байна. За тэгэхээр 1991, 93, 95 онд олон улсын боксын спортын холбооноос гаргадаг дэлхийн шилдэг боксчдын нэрсийн жагсаалтанд бичигдэж байсан Монгол улсын шилдэг тамирчингаар 1991, 1996, 1999 онд өргөмжлөгдөж байсан 3 жил дараасан гэсэн үг. За мөн хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одоогоор шагнуулж исэн ийм тамирчин байх нэ. 2006 он гэхэд Лавг дэлхийн шилдэг боксчдын чансааны 10-т бичигдэж исэн юм байна шүү дээ. Тийм үү? Тийм байна. Ийм мундаг хүн байсан юм байна. Бид нар чинь за Пан Ази авраг гэдгийг л мэдээдсэн чинь мэддэггүй бас өөр маш олон гавьяа байжээ түнд. Тийм байна. За ингээд Лавга Америк, Өмнөд Солонгос, Япон улсаас өөрийн иргэн болооч гэдэг маш олон саналыг авч исэн ч гэсэндээ эрс татгалзаж исэн Монголын нэрийн өмнөөс рингэд гарсан хэвээр байгаа. Мэргэжлийн боксing карьертаа 26 тулаанд оролцоож 21 удаа ялалт байгуулахдаа 18 удаад нь яг хүнд цохилтоор ялж исэн юм байна.
Яг хүнд цохилтоор. За ингээд 26 тулаанаас 4 удаа ялагдчихсэн, нэг удаад нь тэнцэн амжилт үзүүлээд Монгол улсаас төрсэн мэрэгжлийн боксийн анхны дэлхийн аварга бөгөөд WBA холбооны буюу дэлхийн боксийн холбооны 2 жингийн дэлхийн аварга болсон Монголын анхны бөгөөд цор ганц дэлхийн аварга ахнэ. Мөч 53 хүрч байгаа гэсэн тийм. Тийм 53 нас хүрч байгаа. Түүнтэй холбоотой бас мэдээлэл хайгаа явж исэн чинь ийм мэдээлэл гарч ирсэн. За. Төгс цогт гэх тамирчин байна манай тийм үү? Тийм. Төгс цогт мэрэгжлийн боксерыг нь хөл тавьснаас хойш 4 жилийн дараагаар IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тулаан болсон шүү дээ 2019 онд тийм ээ. 19 оны тодруулах юм бол 1 сарын 27-нд. За тэгсэн энэ тулааныг Америк нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд төгс цогтой дэмжихээр маш олноороо үзсэн байдаг. За эндээс ч гэсэндээ маш олоола ниссэн байлээ. Тэгээ Нью-Йорк явж байгаа замдаа 100-ны манлай тамирчил лавгтай уулзжээ. 19 онд гэсэн үг шүү дээ. Тэгсэн лавг Олимпийн аварга Бадруугантай бүгд найрамдах Солонгос улсад уулзаад олон улсын боксийн холбооны алтан бүсийн төлөө тулах гэж байгаа төгс цогтод зөвлөгөө өгсөн гэж юм. За тэгээд амжилт хүссэн гэсэн ийм мэдээлэл хамгийн түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юм уу? Ийм мэдээлэл байна лээ. Одоо тэгээ сүүлийн үед ерөнхийдөө түүний талаар бичгэн нэлээд багассан юм шиг үлээ. Гэхдээ ямар ч байсан 2022 оны байдлаар бол зодог тайлаагүй гэж хэлээ шүү. За би одоо буруу санааг бол тухайн үед л яг ингээд одоо яг 100-ны манлай тамирчин боллоо гэж штэ тий. Тэгээ тэр юутай бас холбоотой гэхээр тухайн үед миний санджаагаар сонингууд дээр лавгагийн тухай нийтлэл маш их гардаг байсан. Маш их гардаг байсан. Одоо тэр тухайн үед л байсан юм сонингуудаар. За тэр бас нөлөөлсөн баг. Тэгээд ингээд нөгөө найз зөх бүсгүй хэлүү тийм мэдээлэлүүд их гардаг байсан санах юм. Би гэхдээ яг үнэндээ одоо санахгүй л байна л та. Бараг найз бүсгүй нэг топ модельч байлаа үгүй лөө гэл. Би сквад буруу одоо байна. Тэгж л санаад байна. Дунд говийн цагаан дэлгэр сумын хүн байхаа гэж ийн. Одоо дамжаа хичээлүүлээд багш болсон байгаа гэж ийн. Сүүлд 94 оны WBA-ийн бүс хамгаалах тоглолтод өрсөлдөгч нь маш хурдтай тоглож байсан цоцсошгүй байсан гэсэн байна. За мөн Дугуйрбаатар руугаа дунд говийн цагаан дэлгэр их байхаа алдартан болсон байсан гэсэн байна. Тэгэхээр бол яалтчгүй дунд говийн хүн юм шиг байна тий. Гурил махнаас өөр хүнсгүй 90-ад онд дэлхийн аварга болсон гэхээр бас л авьяас хөдөлмөр юм даа гэж түүний талаар бичсэн байна. Лав шим гэсэн нэртэй байлаа. 99 онд Японы тоглогчийг ялсан ялтыг нь санаж ийна л гэсэн байна. За тэгэхээр манайхан бод үнэхээр сайн мэддэг юм байна. Сүүлийн үеийн бид нар л айгу бага мэддэг юм байна шүү дээ. Манай Флор Гисел Сантини гэсэн байсан. Но сигурэ este tipo de reporte solo hace las. Энийг блоглаараа манайх. Лаг авьяаслаг байж тийм. Мөнгө өгөөл гэдэг шиг. Тийм тэгэхээр өнөөдөр энэ 100-ны манлай тамирчин маань 53 нас хүрч яах нь байна. Тэгээд нэг жоохон харамсалтай юм аа. Тэгээд бид нар яг ингээд ихчнээ тухайн үед сонь сэтгүүлээр бичдэг байсан ч гэсэндээ сүүлийн бид нар одоо ингээд мэдээллийг авах гэхээр тэр сонь ч олдооч үгүй ч үү. Тэгэхээр нэг юм тухайн байгууллагын архивжуулалт ч юм уу эсвэл ингээд нэг сонь дээр байсан дугааруудыг интернет рүү ямар нэг мэдээллийг оруулдаг баймар ч юм уу тий. Тийм байвал уг нь бол илүү гоё давуу талтай юм уу да. Тэгээд Монгол үнийхээ талаар бид нар ер нь их бага мэддэг юм шиг байна шүү дээ. Харин тийм байна. За Викторулк бол манай хамаатан штэ гэсэн байна. Вау. За Сэдэн цэцэг маань Солонгост хүчээр ялагдуулсан гэд харин сая хэд хэдэн юм комент олж уншлаа. Ер нь Солонгосыг ялуулах зорилготой байсан. Энэ цаагуур нь бас нэг юм юу явдаг юм шиг 8 метр явдаг юм шиг байна тий. Ингээ хэрэгтэй. Тэгээд нөгөө энэ чи промоутер гэдэг лөө. Одоо мэрэгжлийн боксчинд чинь продюсер гэдэг шиг юм промоутер гэдэг хүн байдаг. Тэр нь одоо сүүлийн манай тамирчид бол бүгдээрээ Америк промоутертэй болоод их шиг байна. Лавга болохоор тухай тийм Америк хүн байгаагүй. Жинхэнэ бор зүрхээр Монголын тугандороо яваад байдаг гэсэн юм билээ шүү дээ. Хөөе саяхан ийм арта таарсан гэж дээ. Монголд ирсэн юм шүү. Угсаа байгаа юм шүү. Тийм болов. Би ямар ч байсан мэдээлэл хайгаад нэг иймэрхүү л мэдээлэл олж чадлаа хөрх юм. За, хоёул дараагийн мэдээлэл рүү орно. Хамтран ажиллагчид тэрнээс өмнө танилцуулна. Хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь гэсэн уриатаагаар очир тагинсын био илгэний нухаш хамтран ажиллаж байна. За, био брендийн илгэний нухаш нь зүгийн балтай, цангис жимстэй, халапеньо, халуун чинжүүтэй, за энгийн ногоон сонгонтой, амтад чинжүүтэй, за халуун ноготой гэсэн 7 төрөлтэй байдаг. За бүгд л маш онцгой тийм сонирхож үзсмээр юутай одоо хэцүү маа бас ингэ. Миний хувьд халапеньотой бол хамгийн гоё эсэн халуун чинжүүтэй. Би халапеньо гэдэг ер нь бол яг юуг мэдгүй гэхдээ
бойсоос. Халуун ч нөгөө халуун нохоо маш халуун амттай. Тийм онцгой халуун. Онцгой халуун амттай. Тийм. Тэгээд юу яасан? Цангис дэмжтэйг нь болохоор нэг тийм өвөрмөц амтанд дуртай. Илгэний нухс чи өөрөө нэг тийм жоохон чихэрлэгдэн штэ тий. Тэгээд тэрнээс тий илэгчийн ерөөхдөө нөгөө нэг глюкоз гэдэг учраас жоохон чихэрлэгэдэг штэ. Тэгэхээр цангис дэмжтэй нийлэхээр бүр нэг тийм айгуу гоё өвөрмөц амтыг бий болгож илээ. За энэс гадна зүгээр энгийн амтанд дуртай хүмүүс бол энгийн болоод ногоон сонгонтэйг нь төлхөө идүүл зүгээр юм бэл. Манай ээж бол ногоон сонгонтэйд нийлүү дуртай. Би бол халапенод дуртай гэдэг юм. Битээр жоохон хоёр тийш арчаад идэв. Тэгээ хоёрыг авахаас өөр арга болтгүй. За би бол халапеног нэг сонирхож үзмээр санагдлаа. За Био брендийн илгэний нухчны үндсэн түүхийд болох одоо үхрийн илэг нь өөх тос нэгдүгээр багтаа юм байна. За хоёрдугаар маш дэжиллэг гэж яригддаг. За түргэн шингэдэг. За энэ одоо хотоотонд ингээ хүнд өргүүлээд байдаг бүтээгдэхүүн лабл биш. За тэгээ зис төмрийн агуулмж өндөртэй маш олон уурга амин хүчил агуулдаг бөгөөд сахарын хэмжээг тогтворжуулах, нойргүүдэл, цочрол, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй. За ийм мэдрэлийн системд эргээр нөлөөлдөг юм байна. За тэгэд амьтны хамгийн одоо их витамин цуглуулдаг илэгчийн ерөөс юу юм гэсэн штэ. Витамины нөөц сав гэх юм уу? Тийм баг биеийн лаборатори гэж хэлж болохоор тийм. Лаборатори тэгээ нөөц сав гэдэг. За тэнд одоо хамаг амин дэмүүд нь цугларч идэг. За тэр утгаараа төмөр одоо цайр тэгээд А витамин дээр баялаг байдаг. Яг үнэ. Би нөгөө мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг уншижсэн байхгүй юу? Хүмүүс би нөгөө цус багталттай. Тэгээд цус багтлын талаар мэдээлэл уншиж явжсэн чинь хүмүүс ингээд цус багталтанда помидор идэв. Помидорны шүүс угаад идэв. Төмрийн агуулмж яг үндэ айгүй бага штэ. Харин төмөр үнэхээр юунаас авмаар байна гэдэг юм бол үхрийн илгэд илгэнд маш ихээр агуулгадж байгаа. Тэгээд дээрэс нь буйцаанд маш их төмөр агуулгаддаг гинэ. Энэ хоёрыг бол цус багталтанд бас супер бүтээгдэхүүн л гэж л. За тэгэхээр одоо юг ачир дагнас одоо компани дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлэлийн төвөөс дотоод лабораторийн итгэмжлэлийг хүлээж авсан юм байна. За Монголд 2хан байдаг лаборатори гэдэг байгаа л. Тийм Монголд 2хан байдаг лабораторитой шүү. Би яг нэг юун дээр нь очиж үзчихсэн. Одоо налах руу явж байгаа замд нэг очир дагнас гэдэг нэг замынхаа одоо зүүн талд нь байгууламж харагдчихдаг шүү дээ тий. Тэр байгууламж руу би очиж үзсэн гэсэн үг. Тэгээд тэгсэн чинь газар доошоогоо ороод дээрээ нэг давхартай, хоёр давхартай, 3 байлуу юу лээ. Ямар ч үлээсэн маш том байгууламж байсан. Тэгээд тийшээ очиж гарч ирснээс хойш би дуугүй очир дагнасыг сонгодог бас. Яагаад тэгэхээр бүх процессыг нь яг нүдэрээ харсан учраас. Тэгээд манай Монголд ийм лаборатори байна, ийм лабораторийг хөгжүүлээд байж ин гэхээр гой санагдсан. Тэгээд тэрийг нь юу баталж байгаа юм гэхээр жолоо улсын махны олимп гэж болт юм билээ шүү дээ. Махны олимп оо. Махны олимп яг үнэ. Махан бүтээгдэхүүнүүдээр хийсэн бүтээгдэхүүнүүд оролцдог махны олимп гэж болдог. Тэгээд тэрийг нь одоо үзэж болт юм байна. Харин мэдгүй л ямар ч байсан. Би бүр яг нөгөө нэг ийм хит хитэн цомыг нь харж ирсэн. Яагаад гэхээр очир дагнас бүтээгдэхүүн энэ махны олимпиад Монгол улсаа төлөөлж явдаг. Тэгээд өөрсдийнхөө авч явсан бүтээгдэхүүнүүдээр хит хитэн томоохон шагналуудыг буюу том цомуудыг авчирсан мэт юм билээ. Тэрийг яг ингээд компанийнхаа үүдээр ороод ингээд дэшээ шатаар өгсөнгүүт нь маш гоё жааслаа тавьчихсан. Энэ бол тэдэн оны махны олимп, энэ бол тэдэн оны махны олимп гэж идэм билээ шүү дээ. Айгуу гоё. За тэгэхээр бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 76 цэгцэг 75 30 90 30 75 30 гэсэн дугааруудаас авах боломжтой. Facebook-ээс очир дагнасыг хайх юм бол аль биесны хуудас нь гарч ирээд мэдээллийг авах боломжтой. Харин өнөөдөр хамтран ажиллаж байгаа очир дагнасын бие олгоны нухшиг бол бид нар бүх сүлжээ дэлгүүр супермаркет 8 нэр 6 нэргээ хаасайг худалдаж авах боломжтой юм бүтээгдэхүүн байгаа. Баярлалаа. Баярлалаа. За Линда баяр. Цалин цагдаагийн дарга байсан Заншир ах маань мэрэгжлийн бокс ерөнхийлөгч байсан гэдгийг сайн мэдэж байна гэсэн байна. Түрүү энд нэг хамаатан гарч ирсэн штэ бас. За хаана байна? Тий Дармаа игчийн маань хүү багтаа очдөг байлаа. Тэрийн товчны тэнд билүү дээ гэсэн байл. Хавга Монголд байгаа хаа гэсэн байна. Чой химэг со бокснуудад тоглолт их эргэлзээтэй байсан гэж байна. Лавга одоо урт үстэй дасгалжуулагч багш болсон гэж юм. Ийм мэдээлүүд нь штэ. Хин ивент итгэдэг байсан гэсэн чинь лавг самбуу болт хитнаар ивент итгэж ийсэн гэж шүү. Сайхан самбуу гэх шиг үстэй. Тий сайхан самбуу. Болт хитнаар гинэ. За дэлхийн эд өнөдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр орно. Бүгдээр дэлхийн түүхэнд ямар сүртэй үйл явдал болж ирсэн бэ гэдэг. Тэгээ би энэ бодож хамгийн сүртэйг нь авсан. За хамгийн сүртэй. За ингэсэн 2019 оны 3 сарын 10-нд манай Jennifer Lopez, Alex Rodriguez хоёулаа Instagram дээр пост тавьсан байна. За дэлхийд онцлогсон пост. За одоо ингээд нөө ховж сэтгэлээ орж ил та гэдэг. Би чи Jennifer Lopez-ийг Ben Affleck-тай л мэдхийл юм байна л да. Ben Affleck-тай мэдхүү. Тий, өөр мэдгүй. За одоо зургийг хараарай. За манай одоо найруулагч зургийг нөгөө. Тэгэхээр энэ нөгөө юун дээр Jennifer Lopez одоо ингээд
гэрлэх санал тавьсан зураг. За энэ зураг одоо ингээ хин яасан. Хоёулаа Instagram дээр тавьсан. Instagram дээр тавьсан зураг нь эднээс ингээд амар сонь тэ албаар тавилттай юм шиг надад санагдсан байхгүй юу. Ингээд 15 градын ингээд бүгжийг одоо доор нь сүгдөөд Алекс Родригес ингээд сууж байгаа зураг тавиад. За тэгээд тийм сүртэй зураг одоо яг энэ одоо 19 оны 3 сарын 10-нд тавьжсэн байна. За энэ яагаад ийм сүртэй вэ гэхээр үйл явдлаа гэхээр энэ одоо юу гэх юм Jennifer Lopez ч өөр ингэсэн ингээд супер фэнүүдтэй тийм л шүү дээ. Бүр ингээд айрам цаашаа шүү. Айрам цаашаа билээ шүү дээ, тий. За тэгэл ерөөсөө интернетээр ингээд буудалцсан. Нэг талаас Jennifer Lopez бол угийн ингээд супер одоо алдартай хүн. Нөгөө талаас Алекс Родригес гэж хин юм бэ гэхээр энэ бейсболын бүр супер бас тамирч юм байна. Бас фэнүүдтэй юм уу? Бейсболтоо л ерөөсөө амар супер. За дээрэс нь Алекс Родригес бүх цагийн шилдэгүүдийн нэр тооцогдоод одоо зодог тайлсныхаа дараа маш амжилттай бизнесмен болсон. Маш баян одоо юм хүн болсон. За ингээ хоёр талын ингээ супер одоо хоорондоо ингээ суухаар олсон гэж интернетээр шуугилдаж эхэлсэн. За одоо хэдүүлээ зургийг харна тий. За энэ манай найруулагч юуг нь доошо бас дахиад яваад байгаа х те тэрийг тодорхойлох бол өөр сонгоцсон байсан мэдээлэл юм сонгочооч би уушаал өөр сэдв ярих гэсэн. Түүх ярих илүү чухал гоё сэдвийг ярих гэж байна. Jennifer Lopez чухал штэ. Би бол одоо энэ If You Had My Love гэдэг одоо юуг нь гаргаж ирсэн штэ. Клипийг гаргаж чад. Ямар гоё бүсгүй ялаарч. Бүр нэг Get on the Floor чи бүр нэг бараг нэг үеийн төлөөлөл үсттэй тий. Тэр чинь гэхдээ бүр сүүлийн үе шүү. Харин сүүлийн үе яг миний мэдж байгаа л да. Нөгөө тэр чинь ядуусаа нар манд хүмүүс. Тий юм. Одоо ерөөсөө тэгэл нөгөө 30-ны хүмүүс баарнд орохоор хамгийн түрүүнд энэ дуул явдаг гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэг яалтчгүй л яг сонсохоор л Pitbull ядуусаа нар манднаа л гэдэг юм да. За одоо гараад ирсэн байна. За энэ сүртэй байгаа зү. Энийгээ тэгээд ингээд хоёулаа ингээд зэрэг Instagram дээр тавиад за би шийдсэн гэдэг нөгөө Алекс Родригес нь пост тавьсан. Ингээд ямар гоё залуу юм бэ те. Тий. Гэхдээ надад нэг сонин юм би одоо өмдөг шүү. За. Жохон тавилттай юм шиг санагдахгүй байна уу? Тэг хин энэ зургийг авчихсан байна. Гэхдээ тавилттай байсан чи яадгийн. Тэгснэ ингээл эн чинь яг тухайн үед ингэж яах үедэн зургийг скол хүн захиалсан байж болох л юм те. За би одоо гэрлэх санал тавина шүү те. Чи зургийг аваараа гэдэг те. Юу гэрлэх санал чи айгүй чухал шүү дээ. Тэгээд хажуудаа зурагчаагаа бэлтгэхгүй л ийм амар нэр хүндтэй үнийг гуйхаж байгаа юм болохгүй шүү дээ. За тэгээд энэ одоо ингээд юу нэ шүү дээ те. Одоо сүртэй нөгөө бүгд чинь 4.5 сая доллар үнэтэй гинэ. 15 каратын одоо карат гэхээр юу ч бид мэдэхгүй байл. Ямар ч сайраар сүртэй. Дидэн карат гэж ярьдаг шүү дээ. За тэгээд ийхүү одоо энэ хоёр бас нөгөө Холливуудын хамгийн супер ингээд ийм хүчрхэг хоёр хүмүүс чинь нэгдчихээр бас тухайн Холливуудад нөлөө нь ингээд илүү хүчрхэг болчтой нөхцөл байдлыг өөр болгодог юм уу. За ингээд бөө юм болсон тэгээд эднес чинь одоо интернетээр баахан явуулаад дээрэс нь энэ хоёр чинь хоёулаа урд нь ууг нь бол гэрэлцсэн байсан. За тэгээд яагаад эднээсийн ингээд гэрлэлт юм хүмүүсийн сонирхлыг татсан бэ гэхээр хүн одоо хоёулаа гэрэлцсэн байжгаад хоёр дахь удаага үлгэрийн гэрэлт пэйж болт юм байна гэдэг итгэлийн гэрлийг одоо галыг асаацгаас байна. Ингэж одоо насанд өндөр гарчаад хоёр дахь удаага бас ийм сайхан хайртайгаа учирч болт юм байна гэлээ. Тий. Хонгор зул яндан жамц романтик гоё зураг байна гэж байгаа байхгүй юу? Харин тийм манай эмэгтэйчүүдийн хувьд чи ийм зураг хамгийн гоё шүү дээ. Тэгээ ингээд яагаад гэрэлж байгаа хүнээсээ ийм гоё саналыг ийм гоё зурагтайгаар авч болохгүй гэж тавилтаас яад бэ? Яад. Гэрлэх тэр яриан л гоё юм гэдэг. За тэгээд Жейла ч одоо хоёр ихэр хүүхэдтэй юм байна штэ. За өмнөх одоо Марк Антониgoос. За тэгээд Эйрод болохоор хоёр охинтой. За тэгээд тэднээс нь хоорондоо хүүхдүүд нь хоорондоо маш сайн зогцож ойлголцож найзалж чадчихсан гэж байна. За гих мэтчлэн ингээл үлгэрийн ингээл юм шиг бүх юм өрнжин л та. За тэгсэн чинь ерөөсөө энэ гэрлэх санал тавиад удаагүй Хосе Кансеко гэдэг энэ одоо бейсболын тамирчин ингэж одоо Twitter дээр жиргсэн байна. За яна хав ярих чинь. За наад Эйрод чинь миний хуучин ихнэр Джессикатай явуулдаад байгаа штэ. Жилогийн араар тавиад байгаа. Яна. За ингэсэн. Джессика гэдэг нь арай Джессика алба биш үстэй. Джессика Кансеко гэдэг одоо зургийг манайх харалнаа. Энэ одоо Эйрод гэдэг чи яасан ч гоё бүсгүүчтэй нэр холбогддог залуу юм. Гэхдээ супер тамирчид бол аргагүй тий. Ерөөсөө л Холливуд чинь нэг бол бизнесмен, нөгөө бол тамирчин, нөгөө бол жүжигчин дуучин юм байл шүү дээ тий. Харин тий. За тэгсэн чинь одоо дараа нь энийг болохоор J-Lo энэ хоёулаа энэ худлаа ийм юм байхгүй гэд үүсгэсэн байгаа юм. За тэгэд
нэг тийм асуудал цаана байгаад байсан. Анхнаас нөө явахын хазгаа гэдэг. Мордгой хязгаар. Мордгой хазгаа. Ингээд энэ хоёрын гэрлэлт бол 2020 оны 100 болох хэрэгтэй байсан. Италид өстой гүлгэрийн мөрөнд хийн гэж төлөвлөж байсан. Гэхдээ 2020 он юу болсныг бүгдээрээ санаж байгаа хэрэг. Ковид болсон. Ковид болсон. За ковид болоод инхүү одоо хормоо хийх одоо сүртэй олон нийтийн нэжгэр хормыг 2 удаа хойшлуулсан байгаа. Тэгээд жилээс үүдэлд ингэж хэлсэн байт юм байна. Энэ одоо хойшлуулсан намайг бүх зүйлийг дахин бодох хугацаа өгсөн юм байна. Яадаргаа. Ямар басарсан юм бэ? Ядаргаатай юм байна. За тэгээд энэ хоёр тэгээд яг ингээд гэрлэх саналт явахаас өмнө хэр удаан хугацаанд болцож исэн юм бол тэр талаар мэдээлээ тэр талаар мэдээлээ болцож амжаагүй шууд гэрлэх саналт хийсэн шээстэй. За би тэр төлөө одоо удахгүй орно. За тэгээд ингэсэн Эйрод болохоор Medicine Lecroy гэдэг бас нэг бүсгүүтэй нэр холбогдсон. За энийг нь одоо хин хийж таблоид гэдэг одоо шар мэдээнүүд бичдэг одоо сэтгүүлүүдээр нэг одоо Эйрод бол Medicine Lecroy-тэй одоо ингээд явуулдаж байна. Эсвэл яг ингээд нөө видео чат хийж явахын олон удаа харсан байна гэдэг ингээд мэдээллүүд ингээд явсан. За энэ хооронд юу Jennifer Lopez бол гадаад Бахамаас одоо юутай зураг авалттай байсан. За ингээд энэ хооронд нь Эйрод амар сонь ингээд юунууд постууд юун дээр Instagram дээр тавьж эхэлсэн байна. 2021 оны 3 сарын 13-нд намайг бити бодоо би бол сайхан зүгээр л селфи хийж гин гэд одоо ингээд далаад ингээд зураг сэлж байгаа. Селфи буюу сэлж байгаа би селфи гэсэн утгатайгаар ийм зураг ингээд нууцлаг мэдээлэлд оруулж байгаа юм. За тэгснэ энэ үед нь яг J-Lo-то ерөөсөө салахар болж байгаа юм байна гэсэн яриануд нь гарч ирсэн. За тэгснэ 2021 оны 3 сарын 16-нд шинэ 7 хоног шинэ өдөр урагшаа үргэлж өөдөө. Ингээд нэг юм хүмүүс хаяа сайн юм. Манайхан ч тэгдэг. Эмэрсэн постод оруулж ирдэг штэ тий. Манай хүмүүс бол зүгээр өсөө тариал гараад ирэндээ. Тэгэл нэг иймэрхүү постлол хэлдэг штэ. Тэгснэ 3 сарын 21-нд ингээ ойр ойрхон юм эмо постод орсон. Бүтэн сайнны өгдлөө кофе бодол. Кофе бодол. Нөө Эйрод чинь ерөнхийдөө ингээд нэг юм асуудалтай байгаа ч юм уу нууцлаг мэдээллүүд ингээд ороод ирсэн. За тэгээ яасан бэ гэхээр энэ одоо Medicine Lecroy гэдэг одоо манай харуулж байгаа энэ супер од юм байна. Хөөргөн юм байна уу? За тэгээд энд нь J-Lo яг үндэ маш их уурлсан. За энд нь итгэхэ болж эхэлсэн гэдэг санаа. Тэгэд яг ингээд энэ түрүүний ярьжсэн Хосе Кансеко гэдэг нөхөр бол бейсболын тамирчид ер нь маш их одоо тийм явдалтайгаар алдартай ингэнэ. За тэгээд энэ бол зүгээр энгийн асуудал байдаг л ингэн. За тэгээд тэрний ирэл болоод J-Lo ингээд юу яасан бахна. Итгэл алдарсан. Итгэл алдарлаад 2021 оны 4 сарын 15-нд за бид нар зүгээр л найзууд байх хан илүү хэрэгтэй юм гэж шийдлээ гэдэг ингэсэн байна. Хайр юм. Тэгээд ер нь бол одоо би J-Lo ч нь одоо 4 удаа гэрэлж исэн байна штэ. Тийм ба. 4 удаа гэрэлж исэн. Энэ дундаа тэгэд дундаж одоо гэрэлтийн хугацаа нь ер нь бол яг л дундажаа барьсан. Эхнийх нь Оханы нот 97-аас 98. За Крис Жудтэй 2001-ээс 2003 он. За хамгийн удас нь бол мэдээж эрэг 2004 оноос 14 онд Марк Антони түүнээс ихэртэй гэсэн. За тэгээ сүүлд бас яг хамгийн гол нь үүнтэй Эйродтэй гэрлэлээ яста супер гэрэлт боллоо гэж ярьчаад тэрний дараа Бен Аффлектэй буцаад нээсэн. Тэгээд бас 2 жил болоогүй буцаад салсан тий. За юм байдалтай л одоо баахан ховж ярьчлаа манай хуучлаарай. Зүгээр сонирхолтой л шүү дээ. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн түрээд өндөрлж ийн гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Джеймсон брэнд хамтран ажилласан. За мөн хайртай хүмүүстээ хамгийн сайныг гэсэн уриатаагаар очир дагисын бие олигны нөх хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээгээ хүлээн авсараа 8 цаг 10 минутаас 5 минут нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.